салхин дуйлсан нагал сайхан долиготой наран хурын шиммахо нагч ногоны дэжма урцин далай урцин далай. Сайн байцгаана уу? Та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Ажилсаг 100 залуу нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарыг ногоон талбай дээрээс үргэлжилж байна. За энэхүү талбай маань Дэлхийн банкны санхүүжилтээр аймгийн засаг даргын хамгийн газар хөдөлмөр халамж үйлчилгээний газар хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин 0.5 га газрыг 100 залууд олгон одоо хамтран ажиллаж байгаа. За энэхүү төсөлтөөр гэрүүл хөх залуучдын хөгжлийн газар залуучдын хөгжлийн төв маань залуучдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 20 залууг холбон зурчлаад 2 бүлэг болгон хамтран ажиллаж байна. За ингээд 100 залуугийн төлөөлөл намбар нандцтай уулзаж одоо ногоо тариалтын талаар одоо туршлагыг хуваалцахаар энд хүрэлцэн ирсэн байна. Та манай өсгөгчд өөрийгөө танилцуулах уу? За намайг Даншил цоодлын намбар нандц гэдэг залуучуудын хөгжлийн төвөөр зуушлуулан 0.5 га газарт би тариалт хийсэн байгаа энэ жил. 0.5 га газартаа одоо хэдэн нэр төрлийн хүнсний ногоо тариалсан бэ? За 4 төрлийн хүнсний ногоо тарилаа. Төмс, сонгоо, манжин тэгээд луун тарьсан. За ургац ер нь энэ жилийн хувьд ямар байна? Ер нь ногоог өмнө хэдэн жил тариалуу, анхлан тариалуу одоо өмнө ямар нэгэн танд туршлага байв уу? Анх удаа л тариалж байна. Энэ жил бол газрын гарцуул сайтай тийм сайхан жил болж байна. Би бол тарихтаа 8-аас 10 сантийн юун дээр бол хоод одоо төмсөө сонгоны хальс тэгээд энэ модны үнсээр доор нь хучаад тэгээд дээр нь төмсөө хийж тарьсан байгаа. Энэ ямар давуу талтай вэ гэхээр одоо энэ ногооч мөөгн зөртөг хордон савьжд идэгдэх тэр талаас нь сайн анхаарч тарьсаа. Тий. Миний хувьд бол одоо ерөнхийдөө өрхийн хэрэгцээндээ бол ерөнхийдөө хангалттай тарьсан. Илүү гарсан ногоо бол зарж урдуулахаар одоо ингэ ажиллаж байна. Тэгэхээр одоо бид бүхэн өрхийн хэрэгцээнээс илүү гарсан ногоогоо зарж борлуулад өрхийн орлогоо нэмэгдүүлэх бас боломж бас гарч ирж байна, тий? Гарч ирж байгаа. Энэ жил бол бороо хур сайтай ч байна. Тий. Газрын гарц сайтай. Тийм. Тэгэхээр бас услага энэ төр бол харьцангуй гайгүй байсан байх энэ жил, тий? Энэ жил бол гайгүй байлаа. Харин энэ зэрлэг ногоо их ургаж байна. Тэгээ энэ зэрлэг ногоогоо бол бид нар үндсээр нь аваад яг ногооны хажуудалд яг ингэж энэ сувгаан тааруулж ингэж тавьдгийг. Тэр нь ямар давуу талтай вэ гэхээр энэ зэрлэг ногоо бол ерөөсөө нөгөө шим булаацалтж ургадаг учраас буцаагаас газрын хөрсөндөө шимээ өгдөг. Тий. Одоо энэ юунууд цэцгэлсэн байгаа. Энэ цэцгэлсэн байгаа юу тайрна. Энэ доотлын булцууч нь томрох, төмсөө томруулах. Одоо энэ үе шат дээр явж байна л гэсэн үг. Тий. Тэгэхээр одоо энэ төмснүүд маань аюугаа цэцгэлсэн байна шүү дээ ингээд. Одоо энэ цэцгийг бол ер нь авах хэрэгтэй юм байна тий? Авах хэрэгтэй. Авахгүй бол одоо тэгээд энэ төмс бол жижиг байна л гэсэн үг. Ерхийдөө. Тий. Одоо бид нар бол тариалтаа бол хийцэн. Газар одоо төмс хэр хэмжээдээ яаж томорж гинэ гэдгийг бол энэ гаднах энэ бутнаасаа цэцгээсээ олоод харцнаа л гэсэн үг ерхийдөө. Тий. Өвжилж гинэ үгүй вэ гэдгийг бол ерхийдөө гаднаа андшгүй л гэсэн. Хараад мэднэ гэсэн тий. Таны ярианаас сонсоход ер нь анхлан тариалж байгаа залуу гэсэн. За мөн бас дуршлаг бас байна тий. Бус залуучуудад хуваалцах одоо нарийн ширээ одоо нэг ногоо тарихт анхаарах зүйлсийг үл аягүй сайн мэдчихээн тий. Тэгэхээр энэ дуршлагаас бас одоо хаанаас энэ мэдээлэл олж авсан бэ? Миний хувьд бол халамж үйлчлэгээний газарт одоо үе шаттайгаар сургалтанд суусан. Бид нар бол ерөнхийдөө ногоо тарьж байгаа залуучууд бол бүгдөө одоо хоорондоо их ярилцдаг. Тий одоо дуршлагын хоорондоо хуваалцсан гэсэн үг. Одоо миний мэдгүйг нөгөө залуу мэддэг ч юм уу. Тэр залуугийн мэдгүйг би мэддэг ч юм уу тий. Хоорондоо ингэ дуршлагын солилцоод ярилцаад ингэ тарьдаг байгаа. За манай аймгийн хувьд аймгийн засаг даргын 495 тоо захирамжаар сар бүрийн 25-ны өдрийг залуучуудын өдөр болох шийдвэр гаргасан байгаа. За энэ залуучуудын өдрөөр одоо ямар зорилготой вэ гэхээр одоо залуучуудын тулгамдж байгаа асуудлыг шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэх
Тэгээд тэдний хөгжил оролцоог дэмжиж ажил арга хэмжээг зохион байгуулах зорилготой. За энэ өдрөөр манай гэрүүл хөх залуучдын хөгжлийн газар залуучдын хөгжлийн төв маань Монгол үндэснийхээ хувцсыг өмсдөг байя тий залуучуудын өдрөөр гэж одоо Монгол үндэснийхээ өв соёлыг хадгалъя дээдлэе гэдэг үүднээс ийм уриалгыг гаргасан. Тэгээд та энэ уриалгыг бас дэмжиж гин үү? Дэмжлэгүй яах вэ? Одоо бид нар залуу улсууд тий хойч үед ирээдүйдээ бол бид нар үлгэр дуурайл болох хэвээр. Тийм болохоор энэ өдөрт бол би сэтгэл хангалуун бас энэ өдрөө тэг Монгол үндэснийхээ одоо өв соёлыг түгээн дэлгэрүүлэхийн тулд тий цаашдаа энэ дээлээ ер нь 25-ны өдөр шгэлтгүй өмсөж байгаарай энэ залуучууд гэж уриалж байна тий. Таны хувьд одоо залуучууд тулгамдж байгаа асуудлыг одоо юу гэж харж байна вэ? За ерөнхийдөө залуучууд тулгамдж байгаа асуудал бол бие биендээ итгэл чухал байна. Тий одоо жишээ нь төр засагч бай тийм ээ. Ингийн иргэнч бай. Ороод бие биендээ одоо ямар нэгэн төсөл ч юм уу ажил яриад ороход бие биендээ итгээд итгэсний үндсэн дээр энэ ажил явагддаг юм аа. Тийм болохоор энэ бие биендээ итгэл маш чухал шүү. Ер нь хонгор нутгийн бүгд бие биендээ итгэж байгаарай л гэж хэлмээр. За тэглгүй яах вэ? Тэгэхээр таны хувьд одоо залуучуудаа хандаж хэлэх үг. За энэ залуучууд одоо зүгээр суулгүй. Зүгээр суугаад бол ер нь бол амьдрал бол дийшлэхгүй. Хөдөлмөрлөөд өглөө эрт тусч тийм ээ. Ажлын төлөө хийж бодсон мөрөөдөл хүсэл зоригын төлөө та нар бүгдөө ажиллаарай. Залуучуудаа дэмжээрэй. Бид чаднаа гэж хэлээ да. Тэгтээ өөртөө оролцоотой бай тийм. Тэгээ өөртөө оролцоотой байх нь хамгийн чухал. За ингээ ажилыг 100 залуу нэвтрүүлэгт маань оролцсонд баярлалаа. Тэгээ таны ажилд амжилт хүсье. За баярлалаа.